За сайн мэцхан үзэгчтэй хөгжлийн хөтөлбөр нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаараар Монголын хүний нөөцийн удирдлагын шинжилгээ академийн за сургалтын албаны дарга Буян Дэлгэр ирээд байна. Танд энэ өдөр мэндийг хүргэе. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За мэдээж улс эх орныг хөгжих хөдөлгүүр нь мэдээж хүний нөөц, чадварлаг боловсон хүчин бэлтгэх байгаа. Тэгвэл Монголын хүний нөөцийн удирдлагын шинжилгээ академи нь бол яг энэ асуудалд анхаарлаа хандуулж за чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргах юм а. За тэгэхээр танай академийн товч танилцуулга ер нь хэдэн онд байгуулагдаж байна? Манай академи бол 2010 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээ 8 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа ийм байгууллага байгаа. Тэгээ анх бол хүний нөөцийн чиглэлээр эсэлтээ явуулсан бол одоо бол 5 чиглэлээр сургалт эсэлтээ явуулж байгаа ийм байгууллага байна. 5 чиглэлээр сургалт явуулахдаа бол одоо сургуулийн өмнөх боловсрол буюу СОБ-ийн чиглэлээр албан эрх хөтөлбөрт архивын холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдлаар эрүүл ахуй буюу ХАБ-ийн чиглэлээр мөн нэгтлэн ярмын чиглэлээр гэсэн энэ үндсэн 5 чиглэлээр бол эсэлтээ аваад явж байгаа. Тэгээ өнөөдөр бас би та бүхний одоо энэ нэвтрүүлэг дээр онцолж ярих хэлсэн болохоор сургуулийн өмнөх боловсрол буюу СОБ-ийн чиглэлээр бас яриагаа өрнүүлье гэж бодож байна. Танай ер нь багш боловсон хүчний тухайд ЯС байгуулагдсанаас хойш хэдэн сурагч тийм ээ төгсгөн гаргаж байна. Анх 2010 онд үүсгэн байгуулагдсан. Одоо 8 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол 12,000 гаруй оюутныг бол төгсгсөн байгаа. Тэгээ эндээс бол 80% нь ажлын байран дээр яг гараад ажиллаж байгаа гэсэн юм судалгаа бол байна. За тэгээд багш боловсон хүчний хувьд аваад үзэх юм бол дандаа үндсэн багштай байдаг. Манайх бол пул орон тооны багштай. За яг энэ чиглэлээр өмнө ажиллаж исэн ихтэй сургууль энэ чиглэлээр магистр болон түүнээс тест хэрэгэр төгссөн. Практик туршлагатай болон дээрээс нэмэгдээд одоо яг энэ чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан ийм багш нар бол манайд бол багшилдаг. Одоо жишээ нь яг хүний нөөцийн чиглэлээр гэдэг юм бол хүний нөөцийн чиглэлээр өмнө одоо хүний нөөцийн менежер, албаны дарга, газрын дарга хийжсэн хүмүүсд багшилж байна. Сургуулийн өмнөх боловсролоор гэх юм бол одоо өмнө цэцэрлэгийн багш, арга зүйч, цэцэрлэгийн эрхлэгч хийжсэн хүмүүс багшилж байна. Энэгээр онцлогтой байдаг. Тэгэхээр зөвхөн нөгөө ихтэй сургуулийг эрдмийн зэрэг хамгаалсан багш нар биш. Өөрөөр хэлбэл өмнө бас энэ чиглэлээр суралцчаад тодорхой хэмжээнд практик дээр ажиллаж байгаад эргээд багшилж байгаа юм хүмүүс бол байгаа. 8 жилийн хугацаанд үйл ажиллагаа болохоор яг өөрийн гэсэн богино хугацааны сургалтын арга барилтай болсон байна. Тэгэхээр яг богино хугацааны сургалтын онцлог нь юу вэ? Ямар тохиолдолд илүү хөдөлмөрийн зах зээл дээр хүлээмжшөөрөгдөх боломжтой байх гэдэг талаас нь бол сургалтыг бол явуулдаг байна. Тэгэхээр таны хувьд ер нь боловсрал гэж юу вэ? Сургуулийн өмнөх боловсролын талаар бас дэлгэрүүлж ярил. За яг сургуулийн өмнөх боловсрал болон боловсрал гэдэг ерөнхий ойлголт. За боловсрал гэдэг яг ерөнхий ойлголтын талаар бол яриад эхлэе гэж бодож байна. Боловсрал гэдгийг хүмүүс ихэвчлэн одоо мэддэг мэдлэг ч юм уу эсвэл чаддаг чадвартай холбож ойлгоод байдаг. Гэтэл нөгөө талд нь хамгийн чухал зүйл нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр тухайн хүний нийгэмд үзүүлж байгаа хариу үйлдэл буюу зан чанар болон тухайн хүний хандлага байдаг. Тэгэхээр ямар ч одоо албан тушаал ямар ч мэргэжлэр төгссөн тэр хүн ажилд орсон байгууллагад л ажил таарна. Байгууллага гэдэг бол хамт олонны нэгдлэг. Тэр байгууллагад өөрийн зөвөр илэрхийлэх, тодорхой нөлөөлөх чадвартай байх. Энэ талаас нь бол ерөнхийдөө боловсрал гэдэг бол тухайн хүний хувь хүний хөгжлийн талаас аваад үзэх юм бол зан чанар болон хандлага байдаг. Гэтэл одоо ихтэй сургууль, зарим боловсролын байгууллагуудыг харж хадвал тухайн хүний цэвэр техникал ур чадвар, hard skill гэж яриад байдаг. Зөвхөн мэргэжлийн ур чадварыг заадаг. Одоо ийм боловсролтын ингэж шинжилгээ гэдэг. Гэтэл нөгөө хүн тэр зүйлийг юунд ашиглах гэж байгаа, тухайн салбар өөрөө юу гэж хардыг, тухайн салбарт өөрийгөө хэрэг зориулж байгаа гэдэг. Ер нь бол мэдлэг ур чадвараас илүүтэй тухайн хүний гаргасан зориулт тухайн хүнийг илүү үнцэнтэй харагдуулж байна. Энэ үднээс бол манай одоо боловсролын байгууллага бол тухайн хүний ямар ч одоо хичээлэх хөтөлбөрт бол тухайн хүний хөгжлийн талаас нь бол зан чанартай холбоотой, хандлагатай холбоотой хичээлүүдийг оруулдаг. За сургуулийн өмнөх боловсролын талаарыг аваад үзэх юм бол СОБ буюу одоо сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгийн багш гэдэг бол аягүй чухал үүрэгтэй байдаг. Японд бол ирээдүйн Япон улсын иргэнийг бэлдэж байгаа их чухал салбар гэж харж байдаг. Монголд ч гэсэн яг өөрөөр хэлэх юм бол ирээдүйн Монгол улсын иргэдийг бэлдэж байгаа хүмүүс цэцэрлэгийн багш нар байдаг. Хүн хараа за цэцэрлэгийн багштай гэж харж байгаа гэр бүлийн хамгийн чухал болсон одоо гишүүн болсон хүүхдийг тэр хүмүүс өдрийн бүтэн харж хандаж өсгөж хүмүүжүүлж тодорхой хэмжээнд төлөвшүүл боловсруулж байдаг ийм хүмүүс. Тэгэхээр өөрөөсөө өөрөөр хэлэх юм бол ямар төлөвшөлтэй байх, ямар зан чанартай байх, ямар үлгэр дуурайл үзүүлэх гэдгээс хамаарат ирээдүйн Монгол улсын иргэд нь яг тэгж өсгөж хүмүүждэг. Одоо ПСР одоо дээрээс нь цахим орчноор ерөнхийдөө цэцэрлэгийн багш нарын талаар нэлээх шүүмжлүүд явж байгаа. Одоо хүүхдүүдийг одоо зөв бусаар хандсан байна, харьцсан байна, хүүхдийг цохиж зодсон байна, тэ ингэсэн байна гэх. Тэгэхээр энэ зүйлийг аль болох багасгая, байхгүй нойлё гэдэг үгдээс манай байгууллагаас энэ салбарт үйл ажиллагаа явуулж цэцэрлэгийн туслах багшийн одоо ангиг аваад жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явагдаад тогтцсон юм болсон байна. Тэгэхээр ер нь туслах багшийг практик ур чадварт хэрхэн яаж бэлтгэдэг вэ? За яг туслах багшийн талаар аваад үзэх юм бол туслах багш бол цэцэрлэгийн одоо яг одоо тэр орчинд бол хамгийн чухал хүн байдаг. Юу гэхээр тухайн одоо хүүхдүүдийн нас хүйсийн онцлог байна. Дээрээс нь тухайн хүүхдүүдээс хамаарад яг ямар хоол хүнс хэрэглэх үү, ямар одоо кальц, одоо ямар амин дэм авах хэрэгтэй энэ төр хоолноос нь тий. Дээрээс нь яг сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн тэр одоо туслах багшийн яг хууль эрхцсэн орчин ямар байдгийг. Одоо бол
бүх цэцэрлэгийн тослогч шиг заавал сертификаттай байх хэрэгтэй. Заавал богино хугацааны мэргэжүүлэх сургалтанд суусан байх хэрэгтэй гэдэг шаардлага тавигдсан байна. Тэгэхээр манай сургуулийг манай академик та төгссөнөөр өөрөөр хэлбэл цэцэрлэгийн улсын хувийн ямар цэцэрлэгт ажиллах бол туслах хөгжээр ажиллах боломжтой. Мөн дээрээс нэг 2019 оны 1 сараас эхлээд өөрөөр ерөнхий боловсролын сургуулийн 40-с дээш хүүхэдтэй ингээд туслах багш авах өөрөөр хэлбэл хуулийн заалт батлагдсан явж байгаа. Хэрэгжилт нэг 19 оны 1 сараас эхлэв. Тийм болохоор манай академик та төгснөөрөө ерөнхий боловсролын сургууль дээрээс нь цэцэрлэг гээд маш олон өөрөөр хэлбэл байгууллагуудаар ажилд ороод ажиллах боломж бол нэгдэж байна гэсэн үг байна. Тэгэхээр ер нь танай академид яг суралцахаар очиж байгаа хүмүүсийн яг тэр салбарт ажиллах суурь боловсролын хэр тавигдсан байдаг вэ? Өнөөдөр би тэр салбартаа ямар ч мэдлэг мэдээлэл авах уу, очлоо их санаа зовно. Та нар намайг бэлтгэн гарах уу 100%. Тэгээ ерөнхийдөө бол одоо яг тухайн хүмүүсийн хувьд яг цэцэрлэгийн багшаар ажиллая гэдэг сэтэл их сонирн байдлаар бий болсон байдаг. За яагаад цэцэрлэгийн багшаар ажиллая гэж. Багаасаа ингээд багш болъё гэж бодсон. Цэцэрлэгээ хүүхдүүдтэй буужигнэ гэж бодсон. Одоо ингээд ерөнхий чиглэлээр ажиллая. Яагаад багш болъё гэж. Ерөнхийдөө хүүхдүүдтэй ажиллаад ингээд би одоо 3 хүүхэдтэй ээж хамаа. Тэг ингээд хүүхдүүдтэй ажиллахаар гоё юм бэлээ. Тэгээд ингээд ажиллаж гарсан. Тэгээ ер нь хүүхдүүдээ ингээд өөрхийн цэцэрлэгт явуулангаа, ажиллаж байгаа цэцэрлэгт явуулангаа тэнд нь багшилчмаар санагдсан. Тэгэх юм бол илүү амар юм бэлээ гэж гэдэг юм. Ингээд зарим нь болохоор юу гэдэг чи багшийн ажил ер нь гоё. Ер нь жоохон хүүхдүүдтэй ажиллаад ирээдүйд тэр хүүхдүүд маань ингээд магадгүй улс орондоо хэрэгтэй хүн болох гоё шүү дээ. Би арай ажлаа илүү утга учиртай болгооч гэдэг юм. Ийм сонин сэтлэр сонгосон байд. Тэгэхээр бид нэр эхлээд оюутнуудаа яагаад та цэцэрлэгийн багшаар ажиллах гэж байгаа юм бэ гэдгийг асуугаад дараа нь тэр хүмүүсийг өөрөөр хэлэх юм бол тухайн мэргэжлэнд дурлуулах хэрэгтэй. Зүгээр л ажил олдохгүй болохоор цэцэрлэг ингээд олон цэцэрлэгүүд байгаа туслах багш авах гэдэг болохоор сурах гэдэг юм уу? Эсвэл та үнэхээр чи хүсээ сонирхоод байгаа юм гэдгийг бий болгоно. Хэрвээ тухайн үеийг тухайн салбартаа сонирхолтой, дургсалтай байх юм бол цаг заваа гарах, илүү өөрийгөө хөгжүүлэх, илүү уншиж судах зүйлс нь илүү өөр түвшинд очдог. Энэ ийм арга барилаар юм бид цэцэрлэгийн туслах шиг бэлдэж байгаа. Сургалтын сууснаар ажлын байр нь зуушлна гэж байгаа. Зуучилдаг уу? Мөн хэр доктор сургалтад ажиллаж байна төгссөн сурагчид. За ерөнхийдөө 100% ажлын байранд зуучлана гэдэг одоо яг энэ үг нь манай байгууллагын хамгийн гол баримтлал зарчим. Тэгээд хүмүүс 100% зуучлана гэж танайхын юм олон оюутан төгсдөг. Тэгээ эргүүлээ тийм их ажлын байр Монголд байд юм уу гэж. Ажлын байр бол маш их байгаа. Нөгөө талд нь ажил хайж байгаа залуучтай олон байна. Тэгээ хоорондоо уулзчихдаг. Тэгээ эндээс хамаараад юу болдог вэ гэхээр одоо ингээд нэг нь голдог, нөгөөх нь бас нөгөөх нь голдог. Ийм асуудал гарч байна. Тэгэхээр манай байгууллагын хувьд нэг та нар эхэлж байгаа тохиолдолд тухайн байгууллага суралцах зүйл маш их. Байгууллагад болохоор та нар өөрөөсөө бэлдсэн хүн биш, өөрөөсөө хүн бэлддэг ийм цаан чанартай, ийм одоо өөрөөр хэлбэл байгууллагын соёл суралцаа гэж хэлж байгаа. Хүнийг зөвхөн мөнгө олдог хэрэгсэл биш, өөрөөр хэлбэл тухайн хүнийг бүтээгээд байгууллагын өөрөөр хэлбэл өргөжүүлдэг ийм сэтгэлгээ суралцах нь аюул чухал байгаа юм. Энэ үүднээс манай байгууллага бол одоо яг төгсөө үеийнтэй 100% зуучилж байгаа. Яагаад ийм ам бардам хэлж байгаа гэхээр 8 жилийн хугацаанд үйл ажиллагаа байхдаа маш олон байгууллагуудтай гэрээ хамтаа ажиллагаатай болсон байна. Тэгээд дээрээс нь манай төгсөө үеүүд маань цэцэрлэгүүд дээр бас ажиллаад эхэлсэн. Тэгээд манайгаас цэцэрлэгүүдээс сургалт авдаг. Дээрээс нэг дадлагт гарч авах хугацаанд тухайн цэцэрлэгтээ ажилтнаар үлдсэн тохиолдол бас их байна. Цэцэрлэгийн туслах багшаар, бүлгийн туслах багшаар ингээд үлдсэн. Ийм асуудлууд бол байдаг. Тийм болохоор 100% зуучилдаг буюу ажилд одоо холбож оруулдаг ийм одоо процесс үйл ажиллагаа явж байгаа. Энийг тусна хариуцсан тусдаа 2 үндсэн орондооны хүн бас ажиллаж байгаа. Тэгэхээр боловсон хүчин бэлтгэдэг маш олон байгууллага байна. Яагаад заавал танай академик сонгох ёстой вэ? Тий. Яагаад манай академик сонгох ёстой юм бэ гэж маш олон хүмүүс асууж байгаа. Зөндөл бол энэ чиглэл үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд. Тэгэхээр манай академик би түрүүнд онцлогийг хэлжсэн. Нэг 8 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан болохоор хөдөлмөрийн зах зээл дээр хязгаарыг танигдчихжээ. Хоёрт нь хамтаа ажиллагаатай маш олон байгууллагууд байдаг болохоор 100% ажлын байрны зуучилт юм аа. Гуравт нь болохоор хамгийн чухал зүйл нь зөвхөн мэрэгжлийн ур чадвар буюу техникал гэж хэлээд байгаа hard skill биш. Soft skill буюу уян ур чадвар буюу тухайн хүний яг хувь хүний хөгжлийн талаас нь нэлээх сургадаг. Өнөөдөр маш олон залуучууд маань сая 800 мянган төгрөгийн манай жилийн ангиас сургалтыг өндөр төлбөртэй байна. 200 мянган төгрөгийн төлбөрийг өндөр байна гэж харж байгаа. Яагаад сая 800 мянган төгрөгийн утас авахдаа ерөөсөн мөнгө юм бодог юм шиг авд юм бэ гэж. Утсан тэгж их ачаал бүгд л өгдөг нь яагаад өөрийнхөө юм гардаг үйл цаан чанар өөрийнхөө толгойд эргэлдэг бодлыг зэгслэх дээр яагаад цаг хугацаа төлбөр мөнгөний зориулт гаргадаг юм бэ гэж. Таны өнөөдөр өмсдөх хувцас эсвэл магадгүй танаас үнэртдэг сүрчиг эсвэл гараад ундаг таны машин брендийг үнэтэй байх нь сонир биш ээ. Таныг үнэтэй үн цэнтэй харагдуулдаг брэнд харагдуулдаг. Харин танаас гардаг зан чанар, харин танаас гардаг өөрөөр хэлэх юм бол тэр харилцаа, хандлага таныг хамгийн үн цэнтэй харагдуулдаг. Өөрөө юу гэдэг ямар ажил албан тушаал, ямар ихтэй сургууль төгсөн сүл хамаараа тухайн хүний хамгийн гайхалтай үн цэнтэй хүмүүсийн хайрыг татдаг тэр зүйл бол тэр тухайн хүний зан чанар гэдэг. Томас Эдисон гэдэг эрдэмтний талаар хүн болго ярьдаг. 1200 удаагийн туршилт хийгээд хөдөлгөөжсэн. Тэгээд тэр эрдэмт гэрлэл амшил бүтээжсэн юм гэсэн. Тэр хүний зан чанар хамгийн гайхалтай байсан гэж би хардаг.
Бүхэл удаа 1200 удаагийн туршилтын эсээр найз эрдэмтэнд тавлж асууж ирсэн. Чи юу бүтээсэн юм бэ? Энэ олон туршилтын эцсийн үр дүнд гэрлийн ламп бүтээгүй шүү дээ. Би гэрлийн ламп бүтээж болохгүй энэ олон аргыг нээчээд байна шүү дээ гэж хэлжсэн. Бүхэл бүтэн 3 давхар лаборатори шатчихо түүхтэд дуудаа хэлжсэн. Миний хөөжигээд тэзээ чим гайхалтай дүрлцэж байгаа гал харахгүй шүү гэж. Тийм гайхалтай өөдрөг гал цогтой хүн байсан. Харин би хэлэх гэж тухайн хүний боловсрал, мэдлэг, ур чадвар эсвэл угсаа гарлаас илүүтэй тухайн хүний зан чанар, тухайн хүний брэнд болгоод юм шүү гэж. Та магадгүй ажиллаж байгаа байгууллагад амьдарч байгаа улсад цаг үе одоо амьдарч байгаа цаг үедээ өөрийгөө илүү нийгэмдээ хэрэгтэй эсвэл илүү ойр дотны хүмүүстээ тус тэмтэй хүн болгоё гэж бодож байгаа. Манай академи зорж ирсэн зөвхөн мэрэгжлийн ур чадвартай биш. Хувь хүний дотор талын хандлага нь өөрчлөгдөж эхэлдэг. Тэгэхээр хичээлийн ер нь үргэлжлэх хугацаа ямар байна? 21 хоногийн хугацаанд бол үргэлжилдэг. Өдөр болго ажлын 5 өдөр нэг өдөрт орохдоо өдөрт бол 2 цагаар хичээлд ордог. 21 буюу нийтдээ 3-7 хоногийн хугацаанд бол хичээл үргэлжилдэг. Хичээлэх хугацаанд онлайн мэдлэг буюу танхимын сургалтаар явж байгаа. Дээрээс нэмэгдээд байгууллагад цэцэрлэгүүдээр очиод 4 хоногийн бас даатлагт гараад ингээд явдаг. Тэгээ эргүүлээд бас шалгалт шүүлгээ өгөөд амжилттай төгсөн оюутнууд маань сертификат аваад 100% зуршлуулдаг. Ийм давуу талтай байгууллага гэж ойлгож байна. Төлбөрийн талаар ярихад. За төлбөрийн нөхцөл бол 250 мянган төгрөгийн төлбөртэй. Одоо яг 12 сарын 10-нд буюу эх 7 хоногийн нэгдэх өдөр бол одоо энэ 7 хоногийн нэгд одоо 12 сарын 10-нд бас ингээд элсэлт маань бол эхэлж байгаа. Энэ бол 3:30 анги ба өдөөс хойш та бол суралцах боломжтой. Тэгээ энэ анги бас яг 12 сарын 10-ны ангийн онцлог бол бас байна. Юу гэхээр 12 сарын яг 10-ны элсэлтэндээ бид нар 50 мянган төгрөгийн хөнгөлөлт урамшуулал зарласан байна. Тэгэхээр та 250 мянган төгрөгөөс 200 мянгаар суралцах боломжтой. Нэг дахь давуу тал. Хоёр дахь давуу тал нь болохоор элсэд сурж байгаа хүн болгондоо өөрөөр хэлэх юм бол шинэ жилийн одоо ширээн дээр хамгийн чухал зүйл бол шинэ жилийн ширээний хамгийн чухал одоо эдийн ондрын нэг бол торт буюу бялуу байдаг. Тийм болохоор манайхыг элсэд суралцж байгаа хүн болгондоо бол баярын торт бялууг бол бэлгэлж байгаа. Тэгээд 50 мянган төгрөгийн хөнгөлөлт олгож байгаа. Мөн дээрээс нэмэгдээ та магадгүй хүүхдээ хараа гэртээ сурч чадахгүй сурах юмсан гэсэн бодолтой байдаг бол манай яг энэ ангид илснээр өөрийнхөө хүүхдийг суралцах хугацаанд манай өөрөөр хэлэх юм бол яг хүүхэд харах үйлчлэгээр хамрагдаа хүүхдэд харуулan суралцах боломжтой. Боловсрал гэдэг бол хүртээмжтэй байгаа нь хамгийн чухал. Дээрээс нэмэгдээ чанартай байх хэрэгтэй гэж манай байгууллагын барьдаг зарчим байна. Тэр үүднээс боловсралыг одоо олгоход хялбарчлах энэ бүх үйл ажиллагааг бол манай байгууллагын зүгээс л авч хэрэгжүүлж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр 12 сарын 10-ны ангийг бас онцолж байна л та. Яагаад энэ ангийг сонгох ёстой? Яагаад энэ ангийг сонгох ёстой, онцлох ёстой юм бэ? Нэг маш олон хөнгөлөлт урамшуул давуу талуудыг бий болгож байна. Нэг хоёрт нь магадгүй та он гарахаас өмнө яг одоо нөгөө 12 сарын 10-нд илссэн оюутнууд болохоор яг он гарахаас өмнө болоод ингээд төгсөх боломжтой болж байгаа. 3-7 хоног үргэлжилж байгаа болохоор яг 1 сарын 1-ээс эхлээд өөрөөр хэлбэл он гарангуудаа шинэ ажилтайгаа шинэ хамт олонтойгоо энэ ангийг сонгож суралцсанаар ажиллаад танд ингээд өөрийнхөө ажил амьдралыг залгуулад явах боломжтой. Он гарахаас өмнө өөрийнхөө боловсролт хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж бодож байна. Ер нь бол маш олон зүйл бид нар амьдралдаа хөрөнгө оруулалт хийдэг. Магадгүй үйл хөдлөх хөрөнгөд, магадгүй ирээдүйн үр хөвгтөө, магадгүй юу гэдэг өөрийнхөө хувьд сунар гэх зөндөө олон зүйл худалдаа авалт хөрөнгө оруулалтууд хийж байна. Тэгээ хамгийн чухал ирээдүйд хөрөнгө оруулалтанд дандаа өөрөөр хэлбэл үн цэн нөсдөг хөрөнгө оруулалт юу гэдэг вэ? Боловсролдоо оруулсан хөрөнгө оруулалт хамгийн үн цэнтэй байдаг. Эзэж харамсдаг юм аа. Тэгэхээр та магадгүй 12 сарын 10-ны ангид илснээр та өөрийгөө нэг хөгжүүлнэ, хоёр ирээдүйд хийх ажилтай болно, гурав өөрийн гэсэн хүсэл зорилго мөрөөдөлтэй амьдралынхаа өөрөөр хэлбэл хэмнэл нь арай өөр түвшинд очих ийм боломжтой юм шүү гэдэг хэлмээр байна. За тэгэхээр хүний нөөцийн удирдлагын шинжилгээ академи нь ер нь хэдэн мэргэжлэр эсэлт авч байгаа? Яг түрүү ярилцлагатай хэлжсэн 5 мэргэжлэр сертификат болгож байгаа. Дандаа энэ авчихсан юм тийм ээ. За ерөнхийдөө энэ сертификатыг бас би өнөөдөр та бүхэн танилцуулаад ирчихье гэж бодож байна. За энэ бол манай яг сургуулийн өмнөх боловсрол буюу СОБ-ийн чиглэлээр төгсөж байгаа оюутнууд олгодог сертификат. Энэ ямар учиртай юм бэ гэхээр нэг хэн гэдэг ямар авахтай ямар суралцагч амжилттай төгсчөө. Тэгээ ямар хаанаас олгож байгаа сертификат вэ? Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн одоо яамны харьяа, хөдөлмөр нийгмийн халамжийн одоо үйлчлэгийн ерөнхий газар гэж байдаг. Эндээс өөрөөр хэлбэл яг энэ сургалтын тусгай зөвшөөрөл аваад энэ элхүү одоо гэрчлэг бол олгодог байгаа. Дээрэс нь энэ доор нь болохоор одоо яг та ямар одоо мэрэгчлэр сурснаасаа гадна ямар хичээлүүд үзэж судалсан юм бэ? Ямар дүн үнэлгээтэй төгссөн юм бэ гэдгийг бол энэ хүү сертификатн дээр баталж харуулдаг. Энэ сертификатыг та улсын хувийн ямар цэцэрлэг үзүүлээд бүлгийн одоо туслах багшаар бол ажиллах боломжтой байна. Тэгэхээр бас бусдад байгууллагаас бол танай байгууллагт сурснаар тийм ээ сертификат олсноор онцлог давуу тал боломжууд бол ихтэй гэж маш ихтэй давуу талууд гарах боломжтой гэж үзэж байна. Сертификатаар бол хаач очиод орчих боломжтой. Тэгэхээр бүртгэл юу нэг хизээ өгдөг вэ?
За ерөнхийдөө бүртгэл одоо шууд явагдаж байгаа 12 сарын 10-нд бол манай шинэ анги бол эхлэх болохоор 12 сарын 10 хүртэл бол бүртгэсээр байгаа. Та доор гарч байгаа манай утсууд болон дээрээс нь манай хүний нөөцийн удирдлага шинжилгээ академи бас байраар ирээд та танилцж болно. Энэ нь юу вэ гэхээр манай хүний нөөцийн удирдлага шинжилгээ академи бол 8 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаад сая яг 2018 оноос эхлээд яг өөрийн гэсэн байртаа болоод үйл ажиллагаа явуулж байна. Модны 2-т байдаг. Модны 2-ийн одоо яг Далайва аавд итгэж байгаа. Яг тэрний эсрэг тал хүний нөөцийн удирдлага шинжилгээ академи гэдэг ногоо юм 6 давхар шилээ офс бол зам дагуу бол байгаа. Та манай офс дээр ирээд одоо магадгүй бидний ярилцлагыг үзээ те. Энэ ямар гоё сургууль вэ? Ярьж байгаа шиг нь байдаг болов уу гэл хүмүүс ер нь жоохон итгэж өгдөг л те. Тэгэхээр та манай байран дээр ирээд манай мэдээлэл ажилтнуудтай холбогдоод өөрийгөө бүртгүүлээд эсвэл нэг удаагийн хичээл цоож үзээ өөрийн гэсэн шийдвэрийг гаргах боломжтой байгаа. Тэгэхээр юу юугүй шууд мөнгөө за одоо сургалтанд сууш шүү гэдэг байдлаар биш. Та үнэхээр одоо орчны багш нарын хичээлийн заах арга барилын агуулгыг хараад сургалтыг шийдсэн бол манай сургалтанд суух боломжтой. Тэгээ манай байран дээр ирэх бол манай мэдээллийн ажилтнуудтай бас уцаар холбогдоод мэдээллийг илүү дэлгэрэнгүй авах боломжтой байна. Тэгэхээр хүмүүс нэг юм байдаг л да. Нэг сумаар хоёр тулаа буудна гэж ярьдаг. Тэгэхээр танай сургалтанд яг суугаад нэг мэрэгчлэр төгслөө гэхэд хөрөх боломж юу? Тий, ерөнхийдөө манай яг мэрэгчлээ энэ чиглэлээр төгссөн оюутнууд бол нэг цэцэрлэгийн туслахыг шаар ажиллаж байна. Хоёр ерөнхий боловсролын сургуулиудын бас өөрөөр хэлэх юм бол бага ангиуд дээр туслахыг шаар ажиллах боломжтой. 19 оны 1 сараас эхлээд. Яг өөрөөр хэлбэл та ингээд төгсөнгөт он гараад шууд энэ одоо хуулийн хэрэгжилтүүл явуулж. Дараад нь та дахин үргэлжлүүлээ сурснараа бүлгийн багшараас ажиллах боломжтой. Бүлгийн багшаа цааш нь үргэлжлүүлээд арга зүйч гэдэг ингээд суралцах юм боломжууд бол байгаа. Тэгэхээр бүрдүүлэх бичиг баримт бас сонирн байж магадгүй. Тийм. За бүрдүүлэх бичиг баримттай гэх юм бол мэдээж өөрийнхөө одоо 1% тээж зурагтай. Тэгээд дээрэс нь иргэний үнэмшилтэйгээ тэгээд өөрийн биеэр ирээд гэрээгээ баригуулад ингээд сургалтандаа шууд суух боломжтой. Мөн дээрээс нь утсаар холбогдоод мэдээллийн ажил бүртгүүлснээр та шууд сургалтын дээр ирэх боломжтой. Яг тэр хөдөө орон нутгаас ч ирд юм уу одоо суралцаа тий суралцаа гэж зориод эсвэл одоо юу гэдэг чинь магадгүй өдрө болон гэрээсээ гараад байх боломж. Яг сургалтын суух өдрөө яг тухайн үед нь цаг зав гаргаад зохицуулаад төрөөд ирэх юм бол яг сургалтын суух өдрийнхөө өмнө ярьж өөрж утсаар ярьж бүртгүүлээд өөрийн биеэр сургалтын суухад эрэхтэй аль байсаар бүртгүүлж бас болох байна. Ер нь заавал хотод ирж сурах ёстой юу? Орон нутгуудад бас салбар ингээ нийсэн байна. За манай хүний нөөцийн удирдлага шинжилгээ академи бол салбар бол байдаггүй. Яг үндсэн төв одоо юун дээр одоо байгууллага дээр үйл ажиллагаа явагддаг. Хөдөө орон нутгууд дээр бас яг ингээ зорж одоохондоо сургалтууд хийгдээгүй. Тийм болохоор та заавал өөрийн биеэр ирээд яг манай хүний нөөцийн удирдлага шинжилгээ академи дээр сургалтын суух хамрагдах боломжтой гэж харж байна. За баярлалаа танд. Сүүлийн асуултыг танд үлдээхэд. За ерөнхийдөө манай байгууллага өөрөө бид маргаашийн таныг бүтээнэ гэдэг үрээтэй 8 жилийн хугацаанд энэ философи, энэ зарчмаар ерөнхийдөө үйл ажиллагаа явуулж ирлээ. Тэгээд бас манай академик төгссөн маш олон оюутнууд энэ тентх маш олон байгууллагууд дээр өөрийнхөө ур чадвар, зал чанарыг үнэлүүлсээр яваа. Тэгээд энэ байгууллагын одоо гол барьдаг зарчим бол хүмүүсийг сургалтанд суулгаад тэр мэргэжлэнд дурлуулах нэг, хоёрт нь сургалтанд суух явцдаа өөрийгөө олох, хамт олонтой болох энэ орчин нөхцөлийг бүрдүүлдэгээрээ бидний одоо байгууллагын онцлог нь байд юм аа. Тэгэхээр бас бидний одоо энэхүү барьц зарчим философид нэгдээд манай байгууллагыг сонгон суралцсан гэдэг итгэлтэй байна. Боловсролтой оронсон хөрөнгө оруулалт бол хамгийн чухал хөрөнгө оруулалт байд юм шүү. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр улс эх орныг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр нь мэдээж хүн үн дотроо хүний боловсрол хамгийн их чухал байгаа. Монгол улстай чадварлаг боловсон хүчин бэлтгэж улс эх орныг хөдөлгөх хөдөлгүүрийг бэлтгэхийн тулд хүний нөөцийн удирдлагын шинжилгээ академи хийхэн ажлууд хийж байгаа. Та бүхэн бас хүний нөөцийн удирдлагын шинжилгээ академид хандаад үзээрэй. Боловсон чадварлаг боловсон хүчнийг энэ байгууллага бэлдэж байгаа маа. За баярлалаа үзэгчдээ баяртай.